Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалтын хамрагдалт 56% хүрч 20 мянга гаруй өрх нэгдсэн. За мөн байгаль дээлтэй халаалтын системд шилжиж хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжүүд нэмэгдсэн байна. Эдгээр нь Нэгдсэн үндэсний байгууллагын 2023 онд дэвшүүлсэн доктортой хөгжлийн зорилт амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. 2023-аас 2025 оны хугацаанд Нэгдсэн үндэсний байгууллагаас эдийн засгийн өсөлтийг төрөлжүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, доктортой өдөө аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвэр эрчим хүч болон цахим шилжилтийг дэмжих чиглэлээр нийт 160 орчим хөтөлбөр үйл ажиллагааг Монгол улсад хэрэгжүүлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн 24 байгууллага өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэхүү стратегийн бичвэрнтэй засгийн газарт болон түншлэгч байгууллагатайгаа ингээ хэрэгжүүлж байна. За өнөөдрийн арга хэмжээгээр бид нар өнгөрсөн 3 жилийн хугацаанд энийг хэрэгжүүлэхдээ ямар үр дүн гаргав? Тэгээ юун дээр одоо бид нар алдаж онов? Цаашдаа юун дээр анхаарах вэ гэдэг чиглэлээр бол ингээд засгийн газрын байгууллагуудтайгаа ингээ хэлэлцээд явж байна. Жишээ нь халдварт бас өвчин, зүрх судасны өвчин, чихрийн шижингээс сэргийлэх, момпен санаачлах, за мөн сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр MHK хөтөлбөрийг одоо орон нутаг болон дүүргүүдэд нэвтрүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх гээд энэ олон ажлуудыг хийсэн. За бас түүнээс гадна хүн амын дунд одоо умаа үзүүний хавдраас сэргийлэх, хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг бол одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш эрчимтэй хэрэгжүүлж явж байгаа. Эдийн засаг байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд 1480 гаруй иргэн аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлж 760 гаруй мянган хүний амьдрах орчин нөхцөл сайжирч уур амьсгалын өөрчлөлт гамшигаа сэргийлэх хөтөлбөрийн үр шимийг хүртжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороолол тус ариун цэврийн байгууламжийг сайжруулснаар 366 мянга гаруй хүний эрүүл ахуйн нөхцөлд дэвшилжээ. Мөн 20 мянга гаруй хүн цэвэр эрчим хүчний шийдэлд хамрагдаж сэргээгдэх эрчим хүчний их усүр ашиглан нүүрсний хэрэглээг бууруулсан байна. Тэгээд мөн одоо үндсэндээ энэ ихний төлөвлөгөө маань 4 дахь жил рүүгээ орж байгаа учраас дараагийн одоо төлөвлөгөө буюу 2028-аас 28-аас 32 оны төлөвлөгөө ямар дүр зурагтай байх вэ гэдэг ийм урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийж байна. За өмнөх жилүүдэд бол энэ хурал бол үндсэндээ одоо хамтарсан удирдах зүйлийн хурал маань өндөр албан тушаалтай хүмүүсийн хувьд одоо түвшинд явагдаад өндөрлөдөг байсан. Энэ жил бол бид анх удаа техникийн түвшинд буюу экспертүүдийн түвшинд бол хийж байгаагаараа энэ жилийн онцлог нь бол байгаамаа. Эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжих ажлын үр дүн 58 эмэгтэй улсын хурлын сонгуульд нэр дэвшиж 8 сонгогдсон байна. 2025 оны байдлаар 130.3 сая ам.долларын санхүүжилтийг босгож төслүүдийг хэрэгжүүлжээ. Хамтын ажиллагаа тун шатандаа орж буй энэ үед талууд 2027 хүртэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ бэлтгэлийг хангаж үр дүн суурилсан хэрэгжилтийг бэхжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.